Эфес 5:25-д Элч Паул бидэнд Христ бол чуулганы тэргүүн гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл чуулган бүрийг захирах хамгийн дээд эрх мэдэл нь Есүс Христ байх учиртай юм. Энэ нь Христ чуулганыг бүхэлд нь удирдах, бүх төлөвлөгөөг нь бүхэлд нь чиглүүлнэ гэсэн үг. Мэдээж ингэж хэлэхээр бүгд л манай чуулганыг Есүс Христ удирддаг гэж хэлэх байх. Гэхдээ харамсалтай нь үннийг хэлэхэд Христэд биш, бусад зүйлсэд анхаарлаа хандуулж яваа чуулганууд цөөнгүй бий. Тэгвэл хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар доктор Чарлз Стенли биднийг нутгийн чуулганыхаа нөхцөл байдлыг дахин нэг удаа анхааралтай ажиглахыг сануулж байна. Учир нь хэрвээ анхааралтай ажиглавал засаж сайжруулбал зохих зүйл хизээд байдаг. Хэрвээ та нутгийн чуулганыхаа сайн сайхны төлөө юу хийвэл зохилтой вэ гэж бодож байгаа бол өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд чуулганыг хүчрхэгжүүлэхийн тулд анхаарал зохих 4 зүйлийн талаар өгүүлэх болно. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Юуны түрүүнд хамтдаа 1-р Коринтын 16 дугаар бүлгийг гаргацгаая. Тэгээд хамтдаа 1-р Коринтын 16 дугаар бүлгийн 10-аас нь энэ бүлгийг дуустал уншицгаая. Ингэхдээ та бүхэн Паул чуулганыг хүчрхэгжүүлэхийн тулд ямар санааг илэрхийлсэн байна вэ гэдгийг анхааралтай уншаасаа гэж хүсэж байна. Ингээд би танд дуудаж өгье. 1-р Коринтын 16 дугаар бүлгийн 10-аас 24. Тимотеч бол түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь эзний ажлыг тэр миний л адил хийж байгаа юм. Тиймээс хинч түүнийг бүү басамжлаг. Харин түүнийг над руу явахад нь амар амгалангаар үдээрэй. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна. Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд ятгсан юм. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа. Харин боломж гармагц та нар дээр очих болно. Сэрэмжтэй бай, итгэлдээ бат цогс, эрэмгийн хүчтэй бай. Бүх юм чинь хайр дотор хийгдэг. Ах дүүнраа, би та нарыг ятгая. Стефаныгийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ. Тиймд хүмүүст болон хамтран ажиллагч, ихэд зүтгэгч хүм бүрт та нар захирагдж байгаарай. Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нөхсөн юм. Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр. Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Прискила нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт эзэн дотор халуун мэнд хүргэж байна. Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүрг. Паул би өөрийн гараар энэхүү мэндчлэгийг бичлээ. Хэрв хэн нэг нь эзнийг үл хайрлвал тэр хүн хараагдаг. Мараната. Эзэн Есүсийн нэгүсэл та нартай хамт байх болтугай. Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй энэ хэсэгт Паулын дурдсан чуулганыг хүчрхжүүлэхдээ нэг шаардлагатай 4 чухал зүйлийн талаар ярилцахыг хүссэн юм. Эхнийх нь Бурхны үйлчлэгчдэд талархах. Хамтдаа 10 дугаар ишлэлийг дахин харах юм бол Тимотеч бол түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь эзний ажлыг тэр миний л адил хийж байгаа юмаа гэж хэлсэн байна. Паулыг төрлөх хотод нь ирж олон түмэнд чулуугаар шидүүлж байх үед Тимот жаахан хүү байсан. Тэр үед Тимот Люстр хотод Паулыг анх удаа харж байсан юм. Харин удалгүй тэр Паулын хамтран зүтгэгч, хамтран аялагч, итгэмж туслагч нь болсон юм. Паулч түүнийг үйлчлэл доторх хүмүн хэмээн дотнчлан дуудаж байсан юм. Тимот зан чанарын хувьд бүрэгдүү нэгэн байсан. Тиймээс чуулганы удирдагч болохдоо тийм ч дуртай байгаагүй байх. Тиймээс Коринтын чуулган дээр очих үед нь түүнийг нааштагаар хүлээн авахыг Паул тэдэнд чухалчлан загсан байгаа юм. Тимотеч л түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ амар тайван байлгаарай, үүндэр анхаараарай гэж загсан байгаа. Тэрээр үргэлжлүүлээд учир нь эзний ажлыг тэр миний л адил хийдэг нэг юм шүү гэж тайлбарласан байгаа юм. Тэр энд миний л адил гэж хэлсэн байгааг анзаарч байна уу? Өөрөөр хэлбэл та нар миний ажлыг хүлээн зөвшөөрдөг бол мөн Тимотийн ажлыг ч мөн хүлээн зөвшөөрөөрэй гэж хэлж байгаа юм. Яг гэвэл тэр надтай энэ зүйлийг хийж байгаа юм шүү дээ гэж хэлсэн байна. Түүнээс гадна Паул тэднийг Тимотиг байгаагаар нь хүлээж авахд анхаараарай гэж сануулсан байна. 11 дэх эшлэлд Паул үргэлжлүүлээд тиймээс хинэн ч түүнийг бүү басамжлаг гэсэн байгаа юм.
Паул Тимотед хандан бичсэн загталтаа ч мөн хинч чамайг залуу хүн гэж дорд бүү үзэг хэмээн сануулсан байдаг шүү дээ. Паул Тимотиг дорд үзэх биш, харин дэмжиж шаардлагатай бол санхүүгээрч дэмжээрэй гэсэн санааг энд илэрхийлсэн байгаа юм. Мөн Паул үргэлжлүүлээ тэдэнд. Харин түүнийг над руу явахад нь амар амгалангаар үдэрээ. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна гэж загсан байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийг дорд бүү үзээрэй, намайг хамт байхгүй байлаа гэд түүнийг битгий үл тоогоорой гэж Паул загсан байгаа юм. Цааш нь үргэлжлүүлээд харах юм бол Паул Аполлын тухай өгүүлсэн байна. Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар дээр очихыг нь би ихэд ятгсан юм а. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа ч харин боломж завшаан гармагцал тэр та нар дээр очих болно гэж Паул бичсэн байна. Хэрвээ та нар санаж байгаа бол 1-р Коринтын загтлын эхний хэсэг дээр Коринтын чуулганы итгэгчдэд хандан өөр хоорондоо талцсан хуваагдаж би Аполлын шав, би Петрийн шав, би Есүсийн шав гих мэтэр маргалдаж муудалцаж байсан тухай бичсэн байдаг. Үнэхээр Апол бол мундаг багш байсан юм. Магадгүй Паулаас ч илүү мундаг заадаг нэгэн байсан. Тиймээс Паул Аполлыг Коринтод очиж үйлчлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан. Цааш нь Паул үргэлжлүүлээд 1-р Коринтын 16-гийн 15-ыг нь харах юм бол ах дүү нараа би та нарыг ятгахыг Стефанагийн гэр бүлийнхэн ахаан анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэл зориулсныг та нар мэднэ гэж хэлсэн. Энд Паул Стефанагийн гэр бүлийнхнийг сайшаахта Бурхны хүмүүсийн төлөөх үйлчлэлд өөрсдийгөө бүрэн зориулсан хүмүүс гэж тодорхойлсон байна. Тиймээс ариун хүмүүсийн төлөөх үйлчлэл зориулсныг та нар мэднэ гэж Паул онцлон хэлсэн. Тэгвэл үргэлжлүүлээд 16 дугаар ишлэгийг нь дахин харъя. Тиймд хүмүүст болон хамтран ажиллагч, ихэд зүтгэгч хүн бүрт та нар захирагдж байгаарай гэж хэлсэн. Бурхны чуулганы төлөөх байдаг чадлаараа хичээнгүйлэн үйлчилж байгаа хүмүүсийг хүндэлж, тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой шүү гэдгийг Паул энд сануулсан байна юм. Үргэлжлүүлээд 17 дугаар ишлэлд харах юм бол Стефана, Фортунат болон Ахайк нарыг энд ирсэнд баярладаг. Учир нь би та нараар дутаж байсныг тэд надад нөхс юм а гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл надад ямар нэгэн зүйл дутах үед та нарын хийж чадаагүй энэ хүмүүс миний төлөө хийсэн юм шүү дээ. Энэ хүмүүс өөрсдийгөө зориулж, энэ хүмүүс миний мдээгүй байсан зүйлсийг хэлж өгч, надад дутагдж байсан зүйлсийг минь нөхөж өгсөн юм шүү дээ гэж хэлсэн байна. Тиймээс ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрч тэднийг хүндлээрэй гэж Паул загсан байна. Эцэст нь Паул Азийн чуулгануудад та нарт мэнд хүргэж байна. Акул Прискила нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт эзэн дотор халуун мэнд хүргэж байна гэж бичсэн байна. Прискила Акул хоёрыг Паул энд онцлсан байгааг бид харж байна. Энэ хос чуулганы төлөө ямар их зүйл хийснийг бид Библиэс тодорхой харж болно. Хамтдаа Ром 16 дугаар бүлгийн 3-аас 4-ийг нь гаргаад харах юм бол Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Прискила Акул нарт мэнд хүргээрэй. Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц ч би ч биш, мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ гэж хэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тэдний гэрчлэлийг бүгд мэддэг, талархдаг байсан тухай хэлсэн. Тэгээд зогсохгүй Паул тэдний гэр чуулганы итгэгчдийн мэндигч тэдэнд дамжуулсан байгаа юм. За ингээд 1-р Коринтын 16 дугаар бүлгийн 19-ийг нь харах юм бол Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Прискила нарын өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт эзэн дотор халуун мэндийг хүргэж байна гэж хэлсэн. Энэ гэр бүлийн хувьд нэгэн чухал чанар байгаа юм. Тэд хаан л очин тэндээ гэр чуулган эхлүүлдэг байсан. Тэд хүмүүсийг гэртээ урьж эзэн дотор хүмүүсийг зааж чиглүүлдэг байсан. Тэгвэл эндээс нэг зүйлийг хамтдаа бодоод үзцгээе. Коринтын чуулганд маш олон янзын асуудал байгаа гэдгийг Паул маш сайн мэдэж байсан. Гэсэн ч тэр Коринтын чуулганы итгэгчд хандан Бурхны үйлчлэгчдэд талархаж тэднийг хүндлээрэй гэж жухалчлан загсан байгаа юм. Тимот, Апол хоёрыг Паул тэднэр рүү илгээхээр ажиллаж байсан. Харин Стефана, Ахайк, Фортунат, Прискила, Акул гэд маш олон үйлчлэгчид тэдэнд үйлчилж байсан санаа тавьж байсан юм. Одоогийнхоор бол удахгүй манай энд Апол багш айлчлан ирэх гэж байгаа учраас хэдүүлээ Библийн том конференц зохион байгуулъя гэж ярьж байгаатай адилхан юм. Мэдээж тэд энэ талаар Коринт хот даяар зарлаагүй. Гэхдээ ойр хавийн итгэгчдэд дуулгаж хамтдаа цуглан Бурхны үгээс суралцсан гарцаагүй. Тиймээс Паул тэднийг Бурханд үйлчилж буй хүмүүст талархалтай хандаарай гэж чухалчлан загсан байгаа юм. Үндэ 1-р Коринт загтлаас үзвэл Коринтын итгэгчид тиймд сайн ааштай, зочломтгой, талархах сэтгэл дүүрэн хүмүүс байгаагүй. Тиймээс Паул тэдэнд үүнийг чухалчлан сануулж байгаа нь энэ юм.
Өөрөөр хэлбэл Бурхны үйлчлэгчид буюу Бурхны чуулганыг хайрладаг, тэдэнд талархалтай ханддаг байх ёстой. Нөгөө талаас чуулганы итгэгчид ч мөн Бурхны үйлчлэгчдэд талархалтай ханддаг байх учиртай гэдгийг хэлсэн байна. Жишээ нь Тимотиг аваад үзье л дээ. Паул түүний талаар бичгтээ Тимот ч түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэр та нарыг ямар хэцүү хүмүүс гэдгийг, та нарыг ямар их асуудалтай гэдгийг, тэнд очисон багш нарт яаж амаргүй хандаж байсныг чинь сайн мэдэх нэгэн шүү гэж хэлж байгаа юм. Тимот жоохон бүрхэг хүн тул та нар түүнд талархлаа илэрхийлээрэй. Түүнийг үйлчлэлд дадлагжиж байгаа залуу хүн гэдэг утгаар нь хүлээж аваарай. Учир нь тэр надтай адил зүйлсийг хийж байгаа хүн юм шүү. Та нар түүнд туслаж шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг ч үзүүлээрэй. Түүнд битгий хатуу хандаарай. Тэр залуу хүн юм шүү гэж сануулж байгаа юм. Өнөөдөр Бурханд амьдралаа зориулан үйлчлэхээр үйлчлэлээ эхлүүлж буй залуу пасторуудыг хараад би заримдаа их өрөвддөг. Тэдний ихэнх нь Библийн сургуулаад дөнгөж төгсөөд л шууд үйлчлэл дээр гардаг. Гэтэл тэднийг янз бүрийн нөхцөл байдалтай чуулганууд угтан авдаг юм. Тэднийг сүрдүүлж, дарамтанд оруулах санаатай хүмүүс олон бий. Тэрч бүхэл олон жил үйлчилсэн чуулганы ахлагч нар нь хүртэл залуу пасторуудаа хүнд байдалд оруулах тохиолдол цөөнгүй бий. Уг нь тэд пастортай үйлчилж, түүнд туслах ёстой хүмүүс юм шүү дээ. Гэтэл заримдаа тэд санаатай болон санамсаргүйгээр пастрын гар хөлийг тушаад ч юм уу хийх боломжгүй байдалд оруулчихдаг юм. Тиймээс бид энэ тал дээр маш болгоомжтой байх учиртай. Намайг энэ бүхнийг санаанаасаа зохион ярьж байна гэж битгий бодоорой. Би ийм жишээнүүдийг маш олныг хэлж чадна. Тиймээс бид тэр бүх залуу удирдагчид үйлчлэгчдийн төлөө залбирдаг байх ёстой. Тэд эзэнд үйлчлэх сэтгэлээр эр зориг гарган ураг шалхаж байгаа. Тиймээс Бурхан тэдэнд эр зоригийг өгөхийн төлөө, тэднийг зөв зүйлийн төлөө бат зогсоход нь туслахын төлөө бид залбирах хэрэгтэй юм. Өнөөдөр баруунд маш олон залуучууд, залуу пасторууд Библийн сургуулаа төгсөж ирээд чуулгандаа чөлөөтэй үйлчлэх ямар ч боломжгүй байдаг юм. Учир нь чуулган доторх олон янзын бүтэц зохион байгуулалтууд нь тэдэнд ийм боломжийг олгодоггүй гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр санхүүгийн хороогоорын асуудлаа хилцүүлсэн үү, удирдах зөвлөлтөд зөвшөлдсөн үү, энэч хүнтэй ярьсан уу, тэрч багтаа зөвшөлдсөн үү гэж тэднээс асуудаг юм. Энэ бүхнээс болоод тэр Бурхны хувьд маш чухал биш олон зүйлсээс болоод үйлчлэлээ чөлөөтэй хийх боломжгүй болдог юм. Тэднийг тал талаас нь сонжиж, тэднийг юу өмсөж, би яаж авч байгааг нь шүүж эхэлдэг юм. Хүмүүс тэднийг 50 нас хүрсэн юм шиг мэрэгэн ухаантай, 25 настай юм шиг эрч хүчтэй, 75 настай юм шиг Бурхны үгийг мэддэг байхыг шаарддаг юм. Заримдаа хүмүүс тэднээс ямар ч боломжгүй зүйлсийг шаарддаг. Миний хувьд үнэхээр завшаан болоход миний хамгийн анх үйлчлэлийн гараагаа эхэлсэн чуулган маань надад маш сайн хандаж, намайг байгаар нь хүлээн авч байсан юм. Паул Коринтын итгэгчдээс яг л үүнийг хүссэн. Тимотиг та нар дээр очих үед та нар түүнийг байгаагаар нь хүлээн аваарай гэсэн санааг Паул бичсэн байгаа юм. Бурхан чуулганы итгэгчдээр дамжуулан дараагийн үеийн залуу удирдагчдыг төлөвшүүлэн босгодог гэдгийг олон хүн ухаардаггүй. Харин хэрв тэдгээр залуу удирдагчдыг байгаар нь хүлээн авч өсөж хөгжих боломжийг олгох юм бол Бурхан тэднийг гайхамшигтайгаар хэрэглэх болно. Тиймээс чуулганы итгэгчид залуу удирдагчдыг нэг бол дэмжин хөгжүүлдэг бол нэг бол түүнийг өсөж хөгжихэд нь саад болдог гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тиймээс ч Паул Коринтын чуулганд хандан эдгээр удирдагчдыг очих үед та нар байгаагаар нь хүлээн аваарай. Тэд бол Бурхны үйлчлэгч нар юм шүү. Бурхны үгийг заах үед нь тэднийг талархалтайгаар хүлээн аваарай гэж загсан байгаа юм. Миний хувьд үйлчлэлийн туршлагаас нэгэн чухал зүйлийг олж авсан. Юу гэвэл чуулганы итгэгчид Бурхны үйлчлэгч нарт хэдий чинээ талархалтай хандна, төдий чинээ Бурхны үннийг ойлгож хүлээж авдаг юм. Энэ бол хөдлөшгүй үнэн. Хизээж хаач ямар ч чуулганаас судалгаа авсан энэ үнэн батлагдах болно. Би энд зөвхөн түүнийг амаараа магтаж цааших тухай яриагүй юм шүү. Харин тэдэнд талархалтай хандаж байгаагаа мэдрүүлэх тухай ярьж байгаа юм. Магтаалын хэсгийн ахлагч байна уу, хүүхдийн багш байна уу, пастор ахлагч байна уу ялгаагүй. Та тэр хүнд Бурхны үйлчлэгч хүнийх нь хувьд талархалтай хандах юм бол Бурхан танд илүү их үннийг илчилж өгөх болно. Эсвэргээр Бурхны үйлчлэгч нарт талархалтай хандаж чадахгүй байна гэдэг нь үнэн хэрэгтээ тухайн хүн Бурхны талаар ямар ч мэдлэггүй байна гэсэн үг юм шүү. Учир нь Бурханд үйлчилж байгаа хүмүүст талархах сэтгэлгүй хүмүүст Бурхны өөрийн үгэн дэх гүн гүнзгий сүнслэг нууцуудыг илчилж өгөхгүй байх болно. Бурхан ингэж л ажилдаг. Бурхан өөрт нь үйлчилж байгаа хүмүүсээр дамжуулж тэр бүхнийг илчилж өгдөг юм. Учир нь
Тэд бол Бурхны үйлчлэгчид. Тэд бол Бурхны хончид. Харамсалтай нь өнөөдөр олон чуулган пастор ахлагчдыг ирж хайхдаа тэдэнд боломжгүй шалгууруудыг тавьдаг. Бурхнаас тэднэр лөө илгээсэн залуу үйлчлэгч өдөрлөгчдийн өмнө боломжгүй өндөр шалгуур тавьж тэдний зоригийг мохоодог. Тиймээс ч ийм байдал гаргуулахгүй тулд Паул Коринтын чуулганд хандан Бурхны үйлчлэгчдийг талархалтайгаар хүлээн аваарай. Тэднийг хайрлаж байгаагаар нь хүлээж авч байгаарай гэж загсан байгаа юм. Бурхны үйлчлэгч гэхээр янз бүрийн хүмүүс байж болно. Апол шиг уран үгтэй, мундаг багш байж болно. Тимотиг баг зэрэг бүрэгдүү ичимхий хүнч байж болно. Аль нь ч байлаа гэсэн бид тэднийг хүлээн зөвшөөрч байгаар нь хүлээн авах учиртай юм. Учир нь тэд Бурхны үйлчлэгчд болохоос төгс хүмүүс биш. Тэд Бурхны нэгүслээр аврагдаж, Бурханд үйлчлэхээр дуудагдсан хүмүүс. Тэд бидэнтэй адилхан алдаа гаргадаг, нүгэлүүлддэг. Гэхдээ л Бурхан тэднийг өөрийнхөө чуулганыг өдөрдуулахаар, өөрийнхөө үгийг заалгахаар дуудсан байгаа юм. Тийм ээ. Та тэднийг сонсож, тэдэнд талархаж, тэдний зааж буй үннийг амьдралдаа хэрэгжүүлж, Бурханаар сургагдаарай. Харамсалтай нь өнөөдөр маш олон пастор ахлагч нар урам зориггүй болсон байна. Тэдний зарим нь би 7 хоног бүр Бурхны үгийг зааж номлож байхад хинч сонсохгүй. Хинч хэрэгжүүлэхгүй байна. Бүгд зүрхээ хатууруулсан байна. Тэд өөрсдийнх нь жихийг гжигдсэн гой сайхан зүйлийг сонсхийг хүсдэг болохоос Бурхны үннийг сонсхийг хүсэхгүй байна. Бурхан намайг өөрийнхөө үгийг тунхаглуулахаар дуудсан юм. Гэтэл чуулганы итгэгч намайг сонсохгүй болохоор би яах ёстой юм бэ? Гэд уйлан байж ярьж байна. Бид пастор ахлагчид нараа ийм байдалд оруулах ёсгүй юм. Тийм учраас л Паул Коринтын чуулганд хандан Бурхны хүмүүсийг хүндэлж, тэдний зааж буй бүхнийг хүлээж аваарай гэсэн утгатайгаар сургаж зааварлаж өгсөн байна. Би та нарт үргэлжлүүлээд чухалчлан анхааруул зохих хоёр дахь зүйлийг нь хэлж өгье. Энэ бол сэрэмжтэй байдал юм. Хамтдаа 1-р Коринтын 16-гийн 13-ыг нь харъя. Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс, эрэмгий, хүчтэй бай гэж хэлсэн. Коринтын чуулганы итгэгчид ямар нөхцөл байдал донд амьдарч байгааг Паул сайн мэдэж байсан. Коринт хот бол садар самун ёс бус байдалтай живсэн хот байсан. Тиймээс ч Паул сэрэмжтэй бай гэж тэдэнд сануулсан байгаа юм. Үүгээр зогсохгүй, итгэлдээ бат зогс, эрэмгий бай, хүчтэй бай гэж сануулсан байна. Хэрвээ бид Бурхны өгсөн үнэн дотор итгэлээрээ бат зогсож чадахгүй байгаа бол эрэмгий, эр хүн шиг байж чадахгүй байна гэсэн үг юм. Ингэж байж бид энэ дэлхийн элдв янзын олон суртал ухуулга сургаалуудын салхийг сөрөн бат зогсож чадна гэж юу. Сэрэмжтэй бай, итгэл дотор бат зогс, эрэмгий хүчтэй бай гэж сануулад байна. Паул 1-р Коринтын 3-р бүлэгт тэднийг юу гэж тодорхойлсон байдаг вэ? Тэднийг та нар балчир хүүхдүүд шиг аашилж байна гэж зэмлсэн байдаг шүү дээ. Учир нь тэдний дунд хагарал, хуваагдал, ёс бус байдал зөнхөлж байсан. Тиймээс тэд цаашид сэрэмжтэй байж, итгэл дотор бат зогсож, эрэмгий эр хүн шиг байх ёстой байсан юм. Гэхдээ энэ бүхнээ тэд хайр дотроос хийх ёстой байсан. Тиймээс үргэлжлүүлээд 14-р ишлэгийг харах юм бол Паул тэдэнд бүх юм чинь хайр дотор хийгдэг хэмээн сануулсан байгаа юм. Учир нь тэд амьдрал үйлчлэлээр тэр бүр хайрыг илтгэн харуулж чадахгүй байсан юм. Тэгэхээр Паул юуны түрэн тэдэнд Бурхны үйлчлэгч нарт талархалтай хандаж байгаарай гэж сургасан. Хоёрдугаарт Паул тэднийг чуулган дотор шургалан орж ирдэг, чуулганыг дотроос нь сүрүүлэх аюултай байдаг хуурамч сургаал, ёс бус, садар, самун байдлуудаас хол бай, сэрэмжтэй бай гэж сануулсан байгаа юм. За тэгвэл 3-дугаарт Паул тэднийг бие биенээ байгаар нь хүлээн авахыг сануулсан байгаа юм. Хамтдаа 1-р Коринтын 16-гийн 20-ыг нь харах юм бол ах トゥ ус бүгд та нарт мэд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэд хүргэж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс чуулган дотор мэндчлэхдээ бие биенийхээ хазар дээр үнсдэг байсан. Өнөөдөр ч ийм соёлтой газрууд олон бий. Паул үүнийг ариун үнсэлт гэж нэрлсэн байгаа юм. Харин бидний хувьд ихэнх нь гар барьж мэндчилдэг. Би үүнийг үнсэлтээр солих ёстой гэж хэлэх гээгүй юм шүү. Үүнийг зөвөр ойлгоорой. Паул энд итгэгчдэд бие биедээ ариун үнсэлтээр мэндчлэх тухай өгүүлэхтэй итгэгчдийн дундах ариун нөхөрлийн тухай өгүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл бие биенээ байгаар нь хүлээн ав. Байгаар нь хайрлаж нөхөрлөн гэсэн үг юм. Тэгэхээр Паул 1-р Бурхны үйлчлэгч нарыг талархалтайгаар хүлээж авахыг сануулсан байна. Тэдний байгаа байдал, хийж байгаа бүхнийг шүүлгүүгээр талархалтайгаар хүлээж авахыг хүсэж байна. 2-р чуулган шургалан орж ирж аюул учруулж болзошгүй хуурамч сургаал,
ёс бус байдлын эсрэг сэрэмжтэй байхыг сануулсан гэдгийг хэлсэн. Мөн 3 дугаарт бие биенээ байгаар нь хүлээж авахыг сануулсан байгаа юм. Учир нь хэрвээ бид бие биенээ байгаар нь хүлээн авч чадвал тэнд жинхэнэ гүн үнзгийн нөхөрлөл бий болдог. Үннийг хэлэхэд заримдаа хүмүүсийг байгаар нь хүлээж авах үнэхээр амаргүй байдаг. Гэвч ингэж байж бид саяныг сүнс дотор нэгдэж чадна гэсэн үг. Аливаа хүнийг гүйцэтгэлээр нь үнэлэх биш. Харин Бурхны хүүхэд гэдгээр нь үнэлэх нь энэхүү нэгдмэл байдлын үндсэн юм. Тиймээс ч Паул чуулганыг хүчрхжүүлдэг нэг зүйл бол бие биенээ байгаар нь хүлээн авч нөхөрлөх явдал юм шүү гэж сануулад байгаа юм. Паул биднийг бие биенээ хайрлах ёстой гэдгийг сануулахдаа ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэд хүргээ гэж загсан байна. Сонирхолтой нь Паул үргэлжлүүлээд Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ гэсэн байгаа юм. Учир нь Паул ихэнх загтлуудаа хүнд хэлж өгч бичүүлдэг байсан юм. Паул өөрөө харааны асуудалтай байсан учраас ихэнх загтлуудаа бусдаар бичүүлдэг байсан. Гэхдээ хэрвээ өөрөө ямар нэгэн мэндчилгээг бичвэл маш том үсгээр бичдэг байсан юм. Тиймээс Паул загтлынхаа төгсгөл том үсгээр мэндчилгээг бичээд ийхүү хэлсэн байна. Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ. Хэрвээ хэн нэг нь эзнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната гэж бичсэн байна. Сонирхолтой нь энд Паул өөрийн мэндчилгээг дэвшүүлснийхээ дараа хэрв хэн нэгэн хүн эзнийг үл хайрлавал тэр хүн нь хараагдаг гэж хэлсэн байна. Энд гарч байгаа хараагдаг гэсэн үг нь Бурхны ард түмнээс тусгаарлагддаг гэсэн утгатай үг юм. Учир нь хэрв хэн нэгэн хүн Бурхныг хайрлахгүй байвал тэр хүнд хоёр асуудал байна гэсэн үг. Нэгдүгürt тэр хүн Бурхны хүсэл зорилгын эсрэг тэрсэлж байна гэсэн үг. Хоёрдугаарт тэр хүн Бурхны хайрыг үл тоож байна гэсэн үг юм. Хэрв ийм асуудалтай хүн байгаа бол тэр хүн үнэхээр асуудалтай байна гэсэн үг. Тиймээс ч Паул биднийг эрүүл бус сургаал зааж, чуулганыг хагаралдуулан хувааж буй хүмүүсээс хол байхыг сануулсан юм. Мөн нөгөө төгөр гим нүглээ гимшихээс татгалзаж, гимшин эргэх ямар ч оролдлого хийхгүй амьдарч буй хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлахыг сануулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нэг талаас бие биенээ байгаар нь хүлээн авч жинхэнэ нөхрөл дотор амьдрах ёстой. Гэхдээ нөгөө төгөр эрүүл сургаалыг хүлээн авахаас татгалзаж, алдаатай сургаалуудыг зааж, гим нүглээ гимшихээс татгалзан амьдарч буй хүмүүсээс бид өөрсдийгөө тусгаарлах ёстой байх нь. Сонирхолтой нь ингэж хэлээд араас нь Паул Мараната гэж хэлсэн байгаа юм. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Энэ эзнийг ирэх хүртэл гэсэн үг. Нэг бол эзэн ирэх болно гэсэн тунхаглал. Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид эзэн Есүс Христийн дахин ирэлтийг хүсэн хүлээж амьдрах ёстой гэсэн үг юм. За тэгэхээр эцэст нь Паул Коринтын чуулганд юу гэж чухалчлан 4 зүйлийг загсан бэ? Нэгдүгээрт Бурхны үйлчлэгчдийг талархан хүлээж ав. Хоёрдугаарт хуурамч сургаалаас сэрэмжил. Гуравдугаарт бие биенээ байгаар нь хүлээж ав. Дөрөвдүгээрт эзэн Есүс Христийн дахин ирэлтийг хүсэн хүлээж амьдр. Энэ 4 зүйлийг хийх нь чуулганыг хүчрхэг болгох болно гэдгийг Паул илэрхийлэн бичсэн байгаа юм. Тэрээр эдгээрийг сургаад эцэст нь дараах байдлаар загтлаа төгсгсөн. 23-24 дээр эзэн Есүсийн нэгүсэл та нартай хамт байх болтугай. Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай. Ийхүү илч Паул Коринтын чуулганд хандан бичсэн гайхамшигтай загтлаа төгсгсөн байдаг юм. Та юу гэж бодож байна? Дээрх 4 зүйлийг хийх нь чуулганыг хүчрхжүүлэх чухал зүйлсүүд мөн болов уу? Өнөөдөр танаас өмнө чуулган энэ 4 чухал зүйл дээр ямар байдалтай байна вэ? Бурхны үйлчлэгчдийг талархан хүлээж авах тал дээр ямар байна? Учир нь та нар Бурхны үйлчлэгчдийг талархан хүлээж авахгүй бол Бурхантай харилцах харилцаа чинь хүчтэй байж чадахгүй. Хуурамч сургаалаас сэрэмжлэх тал дээр ямар байна? Танаас өмнө чуулган Христийн онол сургаалаа зөв цэврээр нь хадгалж чадаж байна уу? Цаашлбал бие биенээ байгаар нь хүлээн авах явдал ямар байна? Учир нь энэ нь сүм чуулганд нөхөрлөлийг бат бих болгодог юм. Эцэст нь эзнийг дахин ирэхийг хүсэн хүлээж амьдрч чадаж байна уу? Учир нь энэ нь бидэнд үр жимстэй, үр нөлөөтэй үйлчлэх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг юм. Тиймээс хэрвээ бид энэ 4 зүйлийг хийх юм бол чуулган маань хүчрхэг болох болно. Хамт залбирцгаая. Бурхан эцэг минь, өнөөдрийн үгийн төлөө
таньд талархаж байна. Коринтын чуулганд болохгүй бүтэхгүй зүйл олон байсан ч Паул тэднийг хайрлаж, тэдний сайн сайхны төлөө үг бүрээ бодож байж энэхүү загтлаа бичсэн болохыг нь бид ойлгож байна. Бурхан эцэг минь танд бичигдсэн үгсээр дамжуулан бидэнд өөрийн хүслийг илчилж өгөөч. Бид 7 хоногт ганцхан удаа цуглараад бусад үедээ бие биенээ мартчихдаг тусгаарлагдсан итгэгчд байх биш. Харин ч хамтдаа нэгдэн нөхөрлөж танд болон бие биедээ хайраар үйлчлэн хамтдаа итгэлээр өссөн итгэлийн гайхамшигтай гэр бүл болгон нэгтгэж өгөөч. Бидний амьдралаар дамжуулан таалдаршаач. Коринтын чуулганд байсан шиг алдаа завхралд орхоос биднийг хамгаалж өгөөч. Тэдний алдаа дутагдлаас суралцаж таны өмнө тааламжтай чуулган болон төлөвшөхөд минь туслаач. Коринтын чуулганаар дамжуулан Коринт хотыг өөрчлөхийг Паул хүсэж байсан шиг бид мөн өөрсдийн чуулгануудаар дамжуулан бидний амьдарч буй хороо дүүрэг бүс нутагт өөрчлөлтийг авчирсан чуулганууд болгон төлөвшүүлж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Христийн чуулган болсон бид өөрсдийнхөө биш, Бурхны хүслийг энэ тэргүнд тавьдаг байх учиртай. Тэгвэл доктор Стенли бидэнд чуулганыхаа амьдралд анхаарал зохих 4 чухал зүйлийг санууллаа. Тиймээс танаас сүм чуулганд эдгээр 4 зүйлийг чухалчлан анхаарч байна уу гэдгийг нухацтай бодож үзээрэй. Хэрвээ танаас сүм чуулган эдгээр 4 зүйлийг хэрэгжүүлж эхлэх юм бол гарцаагүй хүчрхэгжих болно. Сүм чуулганаа хүчрхэгжүүлэхэд таач бас үүгээр хувь нэмрээ оруулж чадна. Бурхан бидний хүн нэг бүрд онцгой үүргийг өгсөн. Бидний хүн нэг бүрд сүм чуулгандаа хийх ёстой үйлчлэл, үүрэг хариуцлага гэж бий. Тиймээс бид дор бүрнээ үүнийгээ таньж мэдэж тус тусын үүргээ сайтар биелүүлэхийг эрмэлзэх учиртай юм. Ингээд хамтдаа Ром 12-ийн 3-аас 6-ад бичигдсэн үгсээр өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлцгээе. Надад сойрхогдсон нэгүслэр би та нарын хүн нэг бүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бүү бод. Харин Бурхны хүн бүрд оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эргэтэн байдаг бөгөөд бүх эргэтэнд ижил үйл ажиллагаа байдаггүй адил. Бид олуула Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэй юм. Бидэнд өгөгдсөн нэгүслэр бэлгүүд маань ялгаатай. Иш үзүүлэлх нь итгэлийнхээ хэрээр, үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, өдөрдөгч нь хичээл зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.